За сайн байцгаана уу? За өнөөдөр гурвалдаатай шүл хийх аргыг зааж өгье. За гурвалдаатай шүл дан гурвалдаатай биш. Үндсэн мах нь болохоор хоньны зорсон, буйны зорсон мах. За гурвалдаагаа урдчлаж ханж бэлдсэн байгаа. Яагаад гэвэл энэ махнасаа зөөлөр хугацаа нь арай өөр байдаг учраас түрүүлээд гурвалдаагаа чанаад бэлдсэн байгаа гэсэн үг. За мөн адилаар энэ сонгон саримсаараа амтлана. За хар бэрц хийлээ. Давс хийлээ. За энэ гурвалдаагаа урдчлан чанаад шүлийг бас энд бэлдэж тавьсан байгаа. Шүлөө ийшээ хийчихье. За тэгээд битүүлээд энэ гурвалдаа болон битүү шүлөө энэ бүрхэж байгаа гурил маань бүхэл үрийн гурилаар зурсан байгаа. Бүхэл үрийн гурилаа дан бүхэл үрээр нь зурхаар ерөөхдөө нэг жоохон барьцалтай муутай байдаг учраас 70-30 харилцаатай цагаан гурилтай хольж зурсан байгаа шүү. За үүнийгээ бүх юм нь ерөөхдөө болцсон байгаа учраас 10-аас 15 минут болоход шүл бэлэн болно. За хэдүүлээ бэлэн болсон шүлөө гаргаж авъя.